Сайн байцгаана уу? Уг нь Валентиныг тохиолдуулаад миний үзчихсэн хайрын топ 10 кино гээд нэг богинохон бичлэг хийгсэн чинь бүр ерөөсөө амсангүй. Гэхдээ энэ удаа тэр жигсаалтад орох байсныг хөөхөн дулаахан мэдрэмж өгөх сонирхолтой киног та бүхэндээ сонирхуулъя. Нэмжлэхэд энэ кино нь хүн чонтой шүү. Сүнийгийнх энэ эмээ манай киноны гол дүр. Тэрээр Америк улсад гэр бүлээрээ амьдрах бөгөөд тэд хамтдаа хоол идэж байх үед түнд дуудлага ирдэг. Түүний солонгос дахь байшин зарагдах болсон байхгүй юу? Тэгээд зарагдахаас өмнө ганц удааж болов очихыг хүсэж байгаа. Ач охинол ганцаараа солонгостоо сураад байж байгаа бөгөөд эмээгэж тосч аван тэр хоёр цааш хамт явцгаана. Хөөхий бүр сүн шүглсэн лагтай байшаа. Ямар сонирн байшин бэ л гэж ирээд гайх хэдийч эмээгийн хувьд маш олон дурсамжийг агуулсан гэрнэ. Тэрээр энэ байшинд яг ач охинтойгоо ч хэцүү багтаал амьдарч байсан юм. Эмээ залуу насаа иргэнийг дурсах бөгөөд киноны үйл явдал 47 жилийн өмнөх 17 настай Сүнигийн амьдрал руу шилжинэ. Тэр нэлээд бие муутай, ялангуяа уушгин. Бусдын айлаар сурах боломж нь тааруу учраа гэр бүлийнхний хөдөө нүж ирж байгаа нь юм. Энэ тосгонд нь маш цөөхөн айл байдаг. Гэлэнч тэдний хөршүүд нэг сайхан сэтгэлтэй хүмүүсээ. 2 жилийн өмнө Сүнигийн аав өөд болсон юм байлээ л дээ. Уг нь амжилттай бизнес эдэртэй байсан ч аав нь өнгөрсөн болохоор ажлыг нь хамтрагч бизнесийг нь булаацсан байхгүй юу? Түүнийх нь хүүхэд гээд багийн тэдэнд энэ байшин авч өглөө өдргээл нэг тусалж байгаа царайтай шаал худлаагаар Сүнигийн ээж их айдууд өлгөөхөн хүн хөвшүүдтэй баярснаа илэрхийлэн хоолонд бэлдэжгүйгээл энэ байшин тэднийг нүүж ирэхээс нэлээд хэдэн жилийн өмнө нэг хүн амьдардаг байсан ба чон мон тэжээдэг их л сониухан байж л тээ. Хэсэг хугацааны дараа зүрхний шигдээсээр л өнгөрч таарсан бөгөөд тэгээгүүл бол энтхийн хүмүүс ийшээ ер нь нэг зүглээдэж байдаггүй байсан гин. Сүний бие муута дээрээ аасч муутай. Ээж нь түүний ая тавыг олох гэд байдгаараа л хичээдэг. Сүний харин их л гонхтой ганцаардсан нэг. Ингээл өрөөндөө байж идэл нэгэн чимээ сонсогддог. Чимээг дахан явсаар хажуугийн ямаарлаа орж ирэх бөгөөд тэнд нэгэн эвгүй харан байх нь тэр. Сүний айсандаа орилгүй яхав. Ээждөө хоёрын сандраал гарч ирэх ба саяын амт нь нохоо байж л гэж бодно. Маргааш нь болоход тэрүүгээр нэг өргөр юм харагдах шиг болоход өчигдрийн амтын байна л гэж боддог. Ээж нь түүнийг дуусаар гаргаж ирэхэд зүгээр л нэг хүн байх нь тэр. Гэхдээ бүр гэр оронгүй насаараа гадуур амьдэрсэн юм уу л гэлтэй нэлээд зэрлэгссэн. Маш их өлсөн л бололтой. Хоол идэж байгаа ч араатай амтэн шиг. Ингээд цагдаа нарт дуудлага өгөх бөгөөд энэ залуунч ярьж чадахгүй ер нь галзуу солиотой өнсгөө санагдана. Цагдаагийнхан түүний хин гэдгийг хайж болох гээд ер нь бичиг цаасны ажлууд явагдсны дараа асрамжийн газарт аваачнаа. Тэр бол танаад байхаас өөр аргагүй л гэдэг. Хүн амар үнэртэй. Хэсэгтэй хамт байхаар болсон тул түүнийг ус асанд оруулаад өөртөө нэг болгох гэж чадлаараа хичээнэ. Тэгсэн ч нохоо хайтайл. Зүгээр хамт суугаад хоолж идэж чадахгүй. Орой болохоор сарлуу харж улаастай. Ерөөсөө нийгэм шиг үл гэмээр. Сүнид энэ хачин юмтай хамт байгаа нь октоосоо таалагдахгүй нь мэдээж. Нэг өдөр Сүний хайрцаг дүүрэн ном хараад өргөх санаатай байж байсан чинь араас нь хин нэгэн гитээд байгаа л мэт. Эргээд хартал манаа л хүн байлгүй яхав. Айд сандарсантай хүлч алдаа унаад өөрийгөө хамгаалах гээл хэсэг саруулцнаа. Тэгсэн чинь уг нь туслах гэж лээсэн байхгүй юу? Тэрийг нь мичээ Сүний нилээн бантаад уушлал гуйж муугаад идэх юм өгнөө. Харин энэ үед Сүнийг удаан гаралж байгаа нөгөө житэш нь орж ирээ лаг тусалдаг багийн ганц хайрцагч өргөж чадахгүй. Тэрийг мэдэхгүй Сүний дураараа хөрчмөрөөд манай залуугийн дургуун хөргөчгөн тэр. Тэгээд яг худлаагаар айж бансандаа тэндээс гараал яваад өгнө. Сүний тэр үед л түүнийг хараад нь хотож адилхан юм уу гэж бодсноо. Энгийн хүн шиг болоход нь түн туслахаар болдог. Бүр манай залуу чолсон өдргээд нэр өгж мөгцөө. Тэгснээ нохоо сургадаг ном өдөрч уншиж судлаад сургах нэ сургах нь. Сүний түүнийг төмсөн дэлгөө дуртайг анзаараа чолсог сургахтаа ч төмс ашигладаг. Эхлээд мэдээж хэцүү байлгүй яхав. Сүнигийн үг командыг сайн хүлээж авахгүй л байлаа. Гэхдээ төд бодлого жаахан ч болов ойлголцож байгаадаа баяртай байв. Ингээл хүний өдөр тутмын л хийдэг шүдээ угаах, ор хураах гэх мэт энгийн зүйлсийг зааж эхэлнэ. Манай залуу маань чадгаараа сурчулаа. Сүний ч ус мөсийг нь хүртэл засаал нөгөөг ч бүр овоо хүн шиг болоод ирхэн тэр. Нэг өдөр тэд хамт захаар хувцас авах гээл явж байх бөгөөд гинтл баригдаж байсан барилгаас том төмөр унаад ирэв. Энэ үед манай хүнч тэр хэдийнхээ урдуур орон төмөрөнд хүчтэй зөхиөлдөг. Сандраал хартал манай хүн тоосон шинжгүй. Сүнигийн ээж ямар ч байсан эмчэд үзүүлэх хэрэгтэй гээл эмч дээр аваад очтол түүнийг зүгээр байна л гин. Гэхдээ 30 гаруй жил эмч хийсэн түүнд залуугийн сузны цохилд их л хачин санагдхан тэр. Одоо тэр хэд хамтдаа хөл мөвч тоглоол бүр хизээний л найзууд ах дүүс шиг л нар мантахаас жаргах хүртэл хамт байцгаана. Орой хоолоо идэж байх үед дүүн заавал чолсуу ахаа гэрээсээ явуулахгүйгээр хэдүүлээ хамтаа амьдарч болохгүй мууч гэж асууна. Ер нь ингээтэл дотносож байгаа. Сүнийч түүнд дасаад өргөр залууга энэ гэр бүлд уусан шингээхийн тулд өсөг бичих зааж өгөх гээл чадлаараа хичээнэ. Гитар хөгжин түүнд их л сонь санагдаж байгаа мэт. Үүнийг нь анзаарсан Сүний гитар тоглож дуулаагүй маш удсан ч гэлээ түн зориулаа тоглож үзүүлсэн нь чолсууд үнэхээр гүн сэтгэл төрүүлхэн тэр. Чолсууд түүнд дурлж буйлмэт.
Манай залууд солих хувцаж байхгүй. Нөгөө бардан зантай сүний чинь нэг мэдсэн түндээ айлгэр болж тоглох нь холгүй л. Өөрөө ч мэдлгүй буцаад л хөөхд болсон мэт. Нүур амыг ч бодож модцсан. Их хөөрхөө. Өргөлж хөмсгөн зангидастай л байдаг хүн чинь ингэж тоглож байгаагаа гэрээхэндээ баригдаа ичээд бөө юм боллоо яах вэ? Чосуу тэр хоёр орой болсон ч биетэйгээ ойр байхыг л хүснэ. Гай газарт ороос гэж энэ шүн житээ сүнийтэй уулзгаар согтуу ирхэн тэр. Бүр шууд л түүнийг хүчээр авч явах гээл үзнэ. Чосууг тайвшруулах хэдийч тэр мэдээж үндэнд дургүй. Эцэст нь сүнийд хүч хэрэглэх үед Чосуугийн уур дээд зэрэгтэй хөрхөн тэр. Түүний нүдэн шар шүтэн хурцолж биеэр нь дүүрэн ус ургаан аимшигтай араатан болдог. Житэйгийн дагуулж ирсэн хулгайнууд нь түүнд юу ч болохгүй. Житэж түүнээс үнхэлцгээ хагарч айлгүй яхав. Эцэст нь сүний түүнийг зогсоох бөгөөд тэрээр ямар ч үд сүнийг л хэлсэн үгийг сонсдог. Тэрч буцаад хэвийн төрхөндөө орно. Үүний дараа цагдаагийнхан ч ирэх ба житэ түүнийг шууд барьж аваад хориглохыг шаарддаг. Энэ миний та нарт авч өгсөн гэр мэргээл уурлахад сүнийч түүнд аавах нь бизнесийг танаа агуулгаас нь тулдаал танах баян байгаа эдрэгэл бод сандаг бүхнээ хэлхэн тэр. Угаасаа үнэн л дээ. Тэгсний нэг лаг гэр орон авч өгөөл эмнэлэг энэ тарианыхын мөнгийг өгч туслаад байгаа айтаал. Үүнийг сонсон житэж ууралж орлоод бөө юм болно. Яалтчгүй хүн зодсон гэмтээсэн хэрэгээр Чосууг цагдаа нар аваад явах нь тэр. Гэсэн ч нотлох баримт гэх юм бас байхгүй учраас шууд хорихгүй. Зүгээр л гэрийн хажууд байх амбаарт хараа хяналттай хэсэг байлгахаар болдог. Житэж худлаа ээжд нь сайн хүн болж харагдах чичээгээстэй. Чосууг аюултай учраас эндээс хэсэгтэй бити гаргаараа эдэрлэгэн. Тэр санаандгүй энэ байшингийн хуучин эзнийхэн тэмдэглэлүүдийг олоод уншчихдаг. Тэрээр нэгэн хачин зүйл мэдэж авсан ба үүнтэй холбоотой профессорыг шууд хайсаар очдог. Энэ профессор нь энэ гэрт өмнө нь амьдарч байсан хүнтэй хамтраад дайны үед ашиглах хүн чон гаргаж авах судалгаа хийдэг байсан юм байна л да. Тэгээд хамтрагч нь гинт өнгөрсөн болохоор энэ бүх туршилтаа зогсооцсон. Чосуу тэдний туршилтын л нэг байсан байхгүй юу? Түүнийг яг л чон шиг өсгсөн. Тийм болохоор Чосууг хэсэгтэл харж хинахаар болдог. Гэвч сүнэд энэ нь юусоо хамаагүй. Түүнтэй нууцаар уулзаар л байна. Чосууч хөөхөн хичээл даалгавраа хийсээр л. Сүнийг ч их сандаг болохоор зургийг нь зурж марцсан. Түүний хөгжин тоглон дуулж бөөг сонсохыг үнэхээр л хүснэ. Сүнийч түнд үлгэр уншиж өгөөл хэрвээ чамааг уншаа бичээ сурчихвал чиний толгойг өргүүлж илнэ. Цас оргож чамтай зүг цасан хүн хийн ч гэж амладаг. Манай хоёрч нууцаар гарan салхиндж алхаад цагийг их л зугаатай өнгөрүүлнэ. Цэдэж хөөцөлтөнд тоглоол. Гэвч сүний чинь бие муутааштай. Гинт л ухаан алдаад унчхан тэр. Юу болоод байгааг ойлгосон Чосуу түүнийг үүрээл бушуухан л аврах гэж ойр амын айлууд гээд чадлаараа л өдөржин гүйсэн ч ямар ч тусламж олж чадсангүй. Эцэстээ аргаа барсан Чосуу ойн төгөл сууж байхад тэднийг ирэл хайгуулгын хайж болох нь тэр. Эм бүхэн Чосуугийн буруу тэрл зөрүүдээр ингэсэн гээл шууд л барьж аваад гавлж дөнгөлөөд хордог. Ямар нэгэн зэрлэг амьтны амир үзүүлвэл түүнийг шууд л алхад билээ. Житэд энэ бүхэн нь Чосууг зайлуулах их л гой боломж мэт таалагдлаггүй яхав. Гэвч сүнийгийн ээж болон дүүн Чосууг муу зүйл хийх хүн гэдэгт ерөөсөө итгэхгүй. Чосуу сүнийтэй л хамт байхыг хүсэж байгаа болохоор гарах гэж нэлээд зүтгэн. 나 금방 올 거니까 글씨 10바닥만 쓰고 있어. Тэгсэн Чосууг хүлээ гэж зогсоохон тэр. Байдал намжтлын хийсүр арга байхгүй штэ. Чосуу дургуутж байсан ч түүний үгэнд ордог. Харин цагдаа сүний дээрээ ахин ийм явдалд автагдах юм бол бид эргэлзэхгүй бууднаалыг сануулна. 나 없는 동안 철수 털 끝 하나라도 건드려 봐요 당신들. Үүнийг сонсон житээ цагдаа нараа Чосууг алуулахыг улам л их хүснэ. Гисэн хитэд сүнийгийн гэр бүл болон профессор түүнийг амьд үлдээхийг л хүсэж байв. Житээ Чосууг нэмүр зайлуулахын тулд хөрш айлын хүнийг зохиж алаад цаашлан Чосууг манж байсан харуулуудыг шалдаг. Тэрээр Чосуугийн толгойг эргүүлж сүнийгийн тоглох дуртай гитар хөгжмөн алга болсон. Түүнийг нь олох хэрэгтэй гэж хэлээд Чосууг сулж явуулахдаа өнөөх алсан хөршийнх нь гэрийг зааж өгдөг. Үүний дараа тэр бусад дээрээ очиж Чосуу хамгаалагчдыг зөхөж унгаа зүгтшглаа л гин. Харин Чосууг хөршийн гэрээс гитар хайж байх зур цагдаа нар болон сүнийгийн гэр бүл тэр дороол ирдэг. Энэ үйлдэл нь хинч харсан тэр хүчээр л айл дайрж орсон мэт л харагдaltaгүй яхав. Мэдээж энэ үед Чосуу юу болоод байгааг ойлгохгүйч гартаа байгаа зүйлээ дэлгэн харуулхад сүнийч Чосууг энд яагаад ирснийг шууд л ойлгоно. Житээж бүр тэсгээ байж уурандаа цагдаа нарын бүг булааж аваа Чосуу руу чиглүүлэх хідэж сүний мэдээж урдуур нь орж эсрүүцэлгүй яхав. Житэгийн төвчээр хязгаартаа хүрснү гэлтэй одоо улаан цагаандаа гарч сүнийдч гар хөрөө хэрцгийгээр зодож эхлэх нь тэр. Үүнийг харсан Чосуу шууд л төвчгийн аргагүй уурлаа хүн чон болж хувирахад бүгд л ай сандралгүй яхав. Житэг шууд л цааш нь харуулсан Чосуу гинт ухаан орон эргэн тойрноо харахад бусдыг айлгсан байсан хідээж өөрийн хайртай сүнийгээ аваал хамт зүгтгаар шийдэ ойр гүн орон. Ой дундуур цагдаа нараас зүгцаар л байх Чосуу.
Түүн тэрвүүлсэн сүний маань нулимсаа барьж дийлсэнгүй. Хэсэг зогсон амрах зур сүний чолсуугийн хөлийг нь боож өгөө чадгараа туслах гэж хичээнэ. Гэвч төд удалгүй сүний өөрөн ч мэдлгүй нойрондоо дийлдэ унтаад өгөх нь тэр. Гадаа нилээн жиндүү хүүтэн. Манай залууч түүнийг навцаар хүчээ даруулахгүй л гэж хичээнэ. Өглөө болгос сүний буун дунаас сэрж цагдаа нар тэнд ойрхон ирснийг мэддэг. Сүний чолсууг явуулахыг хүсэхгүйч түүнийг аврах ганц арга нь эндээс зүгтаалах л байлаа. Гэсэн ч манай залуу үүнийг нь сайн ойлгохгүй. Сүнийгээс огт салахыг хүсэхгүй. Цагдаа нар чолсууг шууд буудаж алхатвал түүнийг явуулахын тулд хамаг чадлаараа л түүнийг хөөж туухан тэр. 가! 꺼져! 가, 더러워! 가! 가라고 이 멍청! 나 갈 거니까 오지 말라고! 가지 마. Сүнийгийн сэтгэл маш ихээр өвдөж уйлахаас өөр юу ч хийж чадахгүй. Гэсэн ч түүнийг амьд үлдээхийн тулд орхиж явахаас өөр аргагүй. Үүний дараагаар Сүнийгийн гэр бүл тэндээс нүүхэр болж түүнээс хойш тэд дахин уулзалтаагүй юм. Сүний гэрээ орхиж явахаас өмнө манай хүнд нэгэн захиа бичиж үлдээн. Цаг хугацааж өнгөрөө одож нэг л мэтгэд 47 жилийг артаа үлдээсэн. Сүний хайшаалахаар нь түүний нандин дурсамжууд нүдэнд нь харагцсаар тэр шүн Сүний аж охинтойгоо хуучин байшиндаа хоноглохоор болов. Тэрээр хуучин байшиндаа өнгөрүүлсэн мөч бүрээ улам их санаж шүн боосон ч унтаж чадахгүй нойр нь холжно. Гадаач цас орсоор. Цас орох үед хамтдаа цасан хүн хийх болно гэж хэлсэн биелүүлж чадаагүй амлалтаач иргэн дурсан. Ингээ бодохоор бүхэл амьдралынхаа турш чолсууг сэтгэл дотроо тээж авсан нь нэлт байлаа. Тэрээр ах чолсууг харсан гэрийнхээ амбарт очиход дотор хин нэгэн байх мэт. Хэсэг эргэлзсэн ч дотгошоо орох ба манай хүн яг л тэр үед байсан залуу хിവэрээ сууж байх нь тэр. Гараа зөөлнөр ойртуулаа Сүнийгээ өгч байсан захиаг эргүүлэн өгөв. Захиан дээр намайг хүлээж аваарай би удахгүй буцаад ирнэ гэсэн байсан юм. Энэ захиаг авсан чолсууд үнийг 47 жилийн турш хүлээсэн байв. Түүний гитар хөгжмөгч ахин эвлүүлж анилсан бөгөөд маш олон жил өнгөрсөн хэдий ч манай хүн Сүнийгээр толгоогоо илүүлэх дуртай хിവэрэл. Тэр мөч өрдөөл адил санагдаж аль алинд нь цаг хугацаа буцаад ухарсан мэт. Сүний сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс туслуулан чолсуугаас уушлал гуйсаар чамааг хүлээлгэсэн дуушлаарай. Одоо намайг ахиж битгий хүлээгээрэй л гин. Би чамгүйгээр өөрийн хүссэн амьдралаараа амьдарсаар ирсэн. Би одоо хөгшрөж өсмөр бууралцсан гэхэд чолсуу хариуд нь чиний нүд, гар уруул бүгд хэвээрээ байна л гэдэг. 많이 보고 싶었습니다. Ингээ киноны төгсгөлд Сүний энэ байшингаа худалдахгүй гэсэн эзэн шийдвэрээ гаргаснаар кино маань дуусна. За ингээд энэ удаагийн бичлэг маань энэ үрээд дуусч танд бичлэг маань таалагдсан бол subscribe хийх бити мартаарай. Мөн лайк дарж коммент гэсэн үлдээвэл маш их баярлалаа. За ингээд хэдүүлээ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.